Бүгдэнд нь мягмар гарагийн мэд хүргэе. Чикошин гэх нэртэй сурлах сайтай, царайлаг, их сургуультай бол нэлээд алдартай эмэгтэй. Өөрийн мөрөөдлийн залуутайгаа гэр бүл болж сайхан амьдрал мөрөөдөжсэн боловч тэр бүх зүйл нь талаар өнгөрч өөрөө амнасаараа хохирсон маш харамсалтай хэргийг өнөөдөр та бүхэнд ярихаар бэлтлээ. Энэ үйл явдал Хятадын Жиансу мужийн Нанжин хотод 2013 оны 4 сарын 25-ны үүрээр болж өнгөрсөн. Түүний нөхрийг бол Жи Синпэн гэдэг шөнийн клубүүдийн VIP хэсгээр байнга үйлчлүүлдэг. Эцэг эхийнхээ босгосон асар их өв хөрөнгийг залгамжлахаар үлдсэн тийм залуу байгаа. Тэдний амьдардаг орон сууцны хороолол нь Нанжин хотын хамгийн тансаг чинээлэг бүсэд байрладаг. Оршин суугчид нь ихэвчлэн хөрөнгөтэй, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг хүмүүс байдаг. Байрууд нь 150-аас 400 м2 талбайтай, хүн маш цөөтэй болохоор үргэлж тийм ном гүм 50 байдаг орчин байсан. Гэхдээ 2013 онд болсон тэрхүү аимшигтай явдлаас хойш зөвхөн тухайн баян дүүргээр зогсохгүй, хот бол тэр аяараа цочирдолд орж өргөн цар хүрээг хамарсан маш их дуйлан дэгдэж чадсан тийм хэрэг болсон. Өөрөөр 6 цагийн үед цагдаа нар дуудлагын дагуу Жи Синпэний байранд нь явж очиход унтлагын өрөө, ор, шал, хан гэд бүр хаасайгүй цус асгарч цацарсан байдалтай. Нэг залуу бол ямар ч хөдөлгөөнгүй таг гатцсан юм шиг. Тэгээ эргэн тойронд нь бол янз бүрийн хэлбэртэй хид хідэн хутга хэвтчихсэн. Залуухан эмэгтэй бол ямар ч ухаангүй шалан дээр цусандаа будагдсан. Түргэн тусламжийнхаа эмэгтэйг бол хамгийн ойрын эмнэлэг рүү яаралтай хүргэсэн боловч харамсалтай нь тэр бол шархаа даалгүй нас барсан. Тэр эмэгтэй нь Чикошин байсан. Ингээ гэрт нь байсан эрэгтэйг бол гол сэжигтнээр татаж баривчлаад шууд л шалгаж эхэлсэн. Чикошины нас барсан мэдээлэл маш хурдан тарж ээж аав хоёр нь бол эмнэлгийн хүлээлгийн өрөөний гадаа уй гашууд автсан байдалтай яаж чадахгүй ингээд охиноо алдсандаа итгэж чадахгүйсэн. Гэмт хэргийг бол хамгийн анх цагдаад мэдээлсэн хүмүүс нь 50 орчим насны эхнэр нөхөр хоёр байсан. Тэр хүмүүс нь болохоор амиа алдсан эмэгтэйг өөрсдийнхөө бэр Чикошин гэдгийг бол мэдэгдсэн байгаа. Тэр хосууд бол хүү бэр хоёрынхоо амьдардаг тансаг виллагийнх нь дээд давхартнаас тусдаа байранд амьдардаг гэдгийг бол хэлсэн. Тэгээд сандарсан байдалтайгаар ийм зүйлийг бол цагдаа нарт хэлсэн байгаа. Үүрээр 5 цагийн үед доод давхраас хүмүүс хэрэлдээд маргалдаад ах шиг сонсогдоод эхэндээ бол ерөөсөө хүү бэр хоёр нь маргалдаж гин гэж бодоагүй. Тэгээ бэжсэн ч удалгүй бол бэр нь маш чангаар тусламж хүсч орилж байгааг нь олж сонсоод яарад тэгээ доод давхарлаа буугаад очисон чинь тэдний унтлахын өрөө бол цоочтой байсан. Хаалгыг нь хүчээр нээх гээд оролдоод чадахгүй байсан болохоор галт тогооноос нэг хутга авчирж агаад тэгээд хаалгыг нь эвдэж ороод харсан чинь хүүн бэрийг нь олон удаа хутгалж авах үйл явдлыг нүдэрээ харсан. Бэрийн царай танигдхийн аргагүй болцсон. Хүү дээрээ очиод зөксөөхоор оролцсон ч гэсэн хажууд нь хүн байгаа үгүй гэж ерөөсө тоохгүй бүр улаарцсан байдалтай. Тэгээ хоёулаа хоёр талаас нь зулгааж сүүлдээ ээж нь гарнаас нь хадчиж хүүн нэг юм ухаан орж хийж байгаа үйлдэлээ зөксөөсөн юм байна. Гэхдээ харамсалтай нь бол бүх зүйл хитрхи оройтсан байсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр бол талигачийн биед нийт 61 удаагийн хутганы шарах байсан. Тэгээд голчлон бол цээж, гидис, нүүр хэсэгт нь төвлөрч хутгалсан байсан. Тухайн шархнууд нь бол маш гүн, тэгээд маш ойрхон байснаас нь харахад бол алуурчин ямар их уур хилэнгээр ямар их тийм хэрцгий байдлаар үйлдсэн гэдгийг нь бол илэрхийлжсэн. Гэмт хэргийн газараас олцсон цустай 4 хутгийг сэжигтэн бол дөрүүлэнг нь хэрэгэлсэн гэж үзсэн. Хүү бэр хоёр нь бол заримдаа маргалддаг байсан ч гэсэн ийм харгас үйлдэл хийх хүртлээр токсик болсныг бол тухайн эцэг эхийн хин нь ажиглаж юусэн анзаараагүй гэдгээ цагдаа нарт хэлсэн. Энэ хэргийн хамгийн өрөвдөлтөй байсан зүйл нь юу гэхээр Чикошин болон Жи Синпэн хоёр нэг нас ч хүрээгүй хүүхэдтэй. Тэгээд их дуу чимээ гарч цагдаа нар гэрт нь ирэх үеэр гэрийн үйлчлэгч эмэгтэй охиныг нь тэрврээд гараад ирсэн. Хормой хийгээд удаагүй. Тэгээд ийм залуухан хосууд чухам юунаас олж хоорондоо маргалдаж, өш хонзон санаж, нэгнийхээ амийг хөнөөх хүртлээ асуудал хурцдсан талаар та бүхэнд дэлгэрэнгүй ярьж өгье. Жи Синпэн гэх залуу бол хятадуудын хэлдгээр 2 дугаар үеийн баян гисэн ангиллалын төлөөлөл гэж нэрлсэн байлээ. Тэр нь юу гэхээр эцэг эх нь бол бага байхаас нь хөрөнгөтэй болцсон. Тэгээд Жи Синпэн бол тэр өв хөрөнгөн дээр нь эзэн сууж өв залгамжилж авах ганц хүүн гэсүг. Ер нь бол баян эцэг эхийн эрх таних дураараа өссөн залуу гэж хэлж болно. Харамсалтай нь өсч торинсон орчин нь хувь хүн бэлтгэх орчин биш, харин
байнга асуудал үүсгэх үндэс суурь нь болсон юм байна. 1989 онд Жансу мужийн Дунгтай хотод төрсэн Жи Шинпэн бизнес эрхэлдэг гэр бүлээс гаралтай. За эцэг гэх нь бол одоо бизнесээ өөрсдийн гараар босгож нэлээд хөрөнгөжөж чадсан тийм айл байсан. 2000 оны ихэнх үед бол Хятадын аж үйлдвэрлэл нэлээд өргөжөнд хэлж тэднийх гэрээрээ бол Нанжин хот руу нүүж тэнд байдаг бизнесмэнүүдийн давлгаанд нь бол орж чадсан. За бизнес нь хэдийгээр амжилттай байсан ч гэсэн хүүхэд хүмүүжүүлэх тал дээр бол тэд одоо баян эцэг эхийн синдром гэж зүйлд бол өртсөн гэж үздэг. За энэ дурддагдж байгаа баян эцэг эхийн синдром гэдэг нь хувь хүнийг нь сайн хүн болгох гэхээсээ илүүтэйгээр бүх зүйлийг нь бэлдэж өгөх, бэлэнчлэх, юугаарч дутаахгүй өсгөх гэсэн нэг төрлийн одоо буруу хүмүүжлийн аргаар бол өссөн гэж ойлгож болно. За Жи Шинпэн бол дунд сургуульд байхасаа л ер нь тансаг машинаар хичээлдээ хургуулж ирдэг, дандаа одоо брендинг хувцас өмсдөг. За тэгээ аав нь бол байнга ийш тийшээгээ томилтоор ажиллаар явцдаг. За ээж нь болохоор өдөржин мажаан тоглож найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг. Тим нэг амьдралын хэм маягтай өссөн. Тэгээд хүүхдээ хүмүүжүүлж гин гээд цаг зарцуулаад хамт байхын оронд бол мөнгө өгөөд дураараа байгаад явуулцдаг. За тэгэж байжгаад Жи Шинпэн 2006 онд 17 настайдаа Нанжинд байдаг нэг нэлээд тийм тансаг зэрэглэлийн сауны газар хэрэг тариад ахиж тэр газраар үйлчлүүлэхийг нь хориглож исэн юм байна. За иймэрхүү төрлийн үйлдэл бол түүний хувьд анхааруулга болох ёстой байсан ч гэсэн эсэргээрээ бүр эцэг нь өмгөөлөгч аваад тэгээд хэмжээний мөнгө өгчиж хүүгээ суллахыг шаардаж эхэлсэн. За тэгснэ энэ явдлын дараа бол хүүгээ хэцүү зүйл даван туулсны баяр гэж хүртэл тэмдэглэсэн байсан. За ингээд ийм нэг гажуудсан гэмээр буруу хүмүүжлийг бол хожим нь олон нийт таатай хүлээж аваагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Жи Шинпэний тансаглал улам бүр даамжирч 7 хоног болгон дэлгүүр хийсч үнэтэй тансаг гэсэн баар болгоноор ордог. За хамгийн үнэтэй зочид буудаад хамгийн үнэтэй ресторануудаар байнга үйлчлүүлдэг нэгэн болсон байсан. За тэгээ найзуудаараа гарч орох болгонд бол дандаа тооцоог нь даадаг. Шинэ баян цээж өвчтэй гэж одоо монголчууд ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг мөнгөтэй баян хүмүүсийн ихэмсэг одоо бардам занг байнга бусдад харуулдаг байсан. За энээс гадна бол хид хідэн үнэтэй автомашинтай, за тэгээд үнэтэй автомашин эзэмшдэг залуучуудын клубуд илсээд шүн оройн цагаар бол гудамжны уралдаан зохион байгуулж осол аваар хийж одоо замын хөдөлгөөний дүрм зөрчих гэх мэт болж бүтггүй зүйлд орооцолдож явдаг болсон. За Жи Шинпэн бол өөрийн нэр дээр хид хідэн автомашин, за бас хид хідэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байсан. 2012 оны нэг арилжааны банкны тайлангаас нь бол харахад Жи Шинпэний нэр дээр 20 сая юан бүртгэлтэй байсан. Нэг сарын хэрэглээг нь харахад бол ойролцоогоор 100 мянган юан гэсэн дүн байсан. За эцэг гэх нь бол сүүлдээ хүүгийнхаа энэ үрэлгэн занд нь бол сэтгэл зовж эхэлсэн. За ер нь бол бүр багаас нь ингээд олон жил эрхлүүлж мөнгийг замбраагүй үрж цацаж өсгчөөд тэгээ сүүлдээ энэ занг зас чадхааргүй болсон гэдгээ өөрсдөө ойлгосон болохоор юу ч хийсэн нэмэр болоогүй. За тэгж яжгаад Жи Шинпэн бол Чико Синтэй танилцсан. За энэ зүйл бол аль альнийх нь хувьд амьдралынх нь эргэлтийн цэг болж өгсөн юм байна. За Чико Син бол зөөлөн зантай, ухаалаг, царайлаг эмэгтэй байсан. Жи Шинпэний эцэг эх нь бол энэ харилцаанд нь маш их баярлаж засархаасаа өнгөрсөн гэж бодож исэн хүүг нь зөв замд нь оруулах сүүлийн найдвар гэж харж исэн байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ бүх зүйл аимшигтай хэрцгий аллагаар төгснө гэж хинч тухайн үед төсөөлөөгүй. Чико Син бол 1991 оны 5 сарын 11-нд Нанжин хотод төрсөн. Эцэг эх нь бол нэр хүндтэй оюунлаг хүмүүс байдаг. Аав нь Жансу мужийн нэг улсын байгууллагын санхүүгийн албаны захирлаар ажилладаг. За ээж нь болохоор Дунгнан гэдэг их сургуулийн профессор хүн юм байна. За эднийх болохоор Нанжин хотод 2 газар үйл хөдлөх хөрөнгөтэй. За тэгээд Чико Син бол тэдний ганц охин байсан. За охин нь бол багасаа л хичээлдээ сайн, эцэг эх нь одоо охиноо зөв хүмүүжүүлж өсгсөн байсан. За Чико Син бол Нанжин хотын гадаад хэлний сургуульд сурч авах үеэрээ шилдэг сурагч болоод тэгээд зөвхөн одоо сурлах сайтаагаас гадна царайлаг гэдгээрээ ч гэсэн сургуультай бол нэлээд алдартай байсан. 3 удаа дарааллаж сургуулийн тэтгэлэг авч IELTS-ийн 7.5 оноотой. За сургуулийнхаа англи хэлний мэтгэлцээний клубын ахлагч байсан. Бага удирдах Хятадын зүүн бүсийн ахлах сургуулийн мэтгэлцээнд 2 дугаар байранд орж исэн юм байна. Бас төгөлдөр хуурын 9 дугаар зэрэгтэй. За тэгснээ уран зургийн үзэсгэлэнт өөрийнх нь бүтээл шалгарч сургуулийнхаа урлагийн наадамд байнга одоо гол үүрэг гүйцэтгэдэг тим нэг идэвхтэй одоо охин байсан. За тэгээ 2006 онд Чико Син Бээжингийн Гёжин их сургуульд олон улсын харилцаа эдийн засаг гэсэн ангид элсээд 3.7 голчтой сураад шилдэг оюутны тусгай хөтөлбөрт хамрагдаж Bank of China-гийн олон улсын бизнесийн хилцэд нь дадлаг хүртэл хийж исэн юм байна. За ингээд ийм нэг мундаг эмэгтэй бараг одоо царайныхаа сайхнаар ч гэсэн ер нь сайхан амьдрах боломжтой гэж түүнийг
бол таньдаг хүмүүс нь ярьдаг байсан ч гэсэн Чико Шин болохоор өөрөө ингээд өөрийнхөө чадлаар хичээл зүтгэлээрээ сайн боловсрал эзэмшээд амьдрна гэсэн тийм бодолтой байсан. За тэгээд 2010 оны 7 сарын 1 зуны орой найзуудтайгаа хамт караокедэд байжсэн чинь Жи Шинпэн тэдний одоо байсан VIP өрөөлүүн согтуу андуурч орж ирээд за хэсэг жоохон маргаан үүсгэсэн ч гэсэн эцэстээ бол бүгд ивээр ярилцаад тэг хүээрээ анх одоо Чико Шинийг хараад өөрт нь одоо их таалагдсан ба. Тэгээд тэр цагаас хойш бол 3 сарын турш баг өдөр болгон шахуу үнэтэй машин унаж сургууль дээр нь очдог. Янз бүрийн үнэтэй бэлгэсэлт өгдөг. За бүхэл бүтэн концертыг тэр чигт нь бүх суудлыг нь худалдаж авч зөвхөн хоёулахнаа үзэх гэх мэт Чико Шинийг баярлуулахын тулд нэлээд одоо хүчин чармайлт гаргасан. За тухайн үед бол Чико Шин дөнгөж экс найз залуугаас салцсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол нэлээд эмзэг байсан гэж хэлж болно. Түүний найзууд нь бол Жи Шинпэн гэх залуутай харьцахдаа болгоомжтой байгаарэ гэж зөвлөсөн боловч тэр миний төлөө өөрчлөгдөх байхаа гэж найзуудтай бол хэлжсэн юм байна. Ингээд тэд албан ёсоор өрхөж эхэлсэн. За дараа нь бол эцэг гэхдээ энэ бүхнийг хийлгэхэд Чико Шинийн эцэг их бол дурамчхан хүлээж авсан. За тэгээд аав нь хэлэхдээ бид тэдний харилцааг зөвшөөрөөгүй. Тэр залуу бүр ахлах сургуулийн ч аттестатаа аваагүй. Өдөр шөнөгүй зугаацж явдаг. Манай охинд яавч тохирох залуу бишээ гэж бодсон гэж ярьсан байсан. За гэхдээ сүүлдээ бол охиныхоо шийдвэрийг нь хүндлээд энэ харилцаанд болгоомжтой байхыг бас л одоо анхааруулж хэлжсэн. Нөгөө залуу нь байнга л эрхлүүлж, гой зүйлээр болох шиг болж тэр болгоныг Чико Шин бол сошиал орчинд байнга дэлгэж өөрсдийнхөө романтик мөчүүд, сарнай цэцэг, ориглон дарс, гэрлэх санал, аяллаа тэгснээ бүр Жи Шинпэний нэрийг нь эгнийхээ хавьд шивүүлсэн зургааж гисэн сошиалд бол нийтлсэн байсан. Тэр бол үнэхээр одоо чин сэтгэлээсээ ингээд дурлцсан байсан гэдгийг нь бол энэ бүхнээс харж болохоор байсан. Жи Шинпэн ч гэсэн огцон өөрчлөгдөж хизээч одоо ажил хийж үзэж байгаагүй хүн өглөө 9-өөс орой 5 хүртэл суурин ажилтай болоод эцэг гэх нь бол энэ бүхэнд маш их баярлаж хаа явсан газартаа бэрээ магтаж манай гэр бүлийн жинхэнэ Азийн од гэж нэрлэх болсон. За гэхдээ харамсалтай нь Чико Шинийн эцэг их бол энэ харилцаанд ерөөсөө сэтгэл хангалуун байгаагүй. Тэд бол бүр охиндоо дахин чи одоо дөнгөж 3 дугаар курсын оюутан сургуулаач төгсөөгүй гэрлэх талаар ярих чинь арай эрт байна гэж ойлгуулж хэлхийг оролцсон. Гэхдээ энэ бүхний эцэст 2011 оны хавар тэр бол ээж аав руугаа залгаад өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ дуулгаснаар эргэж буцах бараг боломжгүй төвшөнд хүргэсэн. За Чико Шин бол цаашаад Жи Шинпэнтэй хамт амьдрахаар шийдээд хөвлөдөө байгаа хүүхдээ ч гэсэн төрүүлэхээр болсон. За эцэг гэх нь бол яаж чатгаад нэмэргүй болж хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй болсон. Чико Шин бол Бээжин рүү сургууль руугаа очоод тэгээ сургуулаас гарах өргөдөл бичиг баримтаа хөөцөлдөж профессор нь бас л олон удаа үлдэхийг ятгсан боловч дийлээгүй. Тийм онцгой тэгээд маш ирээдүйтэй оюутнаа тэгж шийдэмгий сургуулаа орхиод явж ирснийг нь одоо хүртэл тод сандаг талаараа багш нас дурсаж ярьсан байлээ. Өөрийн эмгэнэл Хилтэй замаа өөрөө ч мэдэхгүй сонгоод үрд явж байгаа гэдгээ даанч тэр бол мтээгүй. 2012 оны 7 сард Нанжин хотын нэг 5 одтой зочид буудалд тэдний тансаг хурим болж нийт өртгөх нь хэдэн 10 сая юан хүрсэн гэж мэдээлсэн байдаг. Сваровски шигтгээгээр чимгэлсэн даашин зар гойсон Чико Шин хормын танхимаар алхаж явах үед ердөө 9 сарын дараа гэхэд энэ бүх төгс юм шиг харагдаж байгаа зүйл юу ч үгүй болно гэдгийг хинч төсөөлөөгүй. За хосууд бол гэрлээд удаачгүй хар бараан зүйлсүүд нь ил болж эхэлсэн. Тэдний амьдардаг виллагийнх нь нэг хамгаалагч хэлэхдээ шөнийн цагаар тэр хоёр байнга хоорондоо ширүүн маргалддаг гэсэн байсан. Тэгээд хэрэг гарахаас яг 7 өдрийн өмнө Чико Шин найзууд руугаа нэг эвгүй чат явуулсан байсан. Надад хэрвээ ямар нэг зүйл тохиолдох юм бол золгүй осол лав биш шүү гэд бичсэн байсан. Ер нь бол гомдол цөхрлөө барсан хүн л өөрийн гэр доторх булайгаа ингээд бусдад бичиж илчилжсэн нь бол тэр байсан. За тэгэхээр яг юунаас болж эхнэрээ одоо хэрцгийгээр алсан бэ гэдэг нь бол хамгийн том асуулт болж гарч ирсэн. Яг үнэндээ бол тэдний харилцаанд анхааруулах тохио буюу одоо red flag гэж ярьдэн штэ. Тэр бол бүр аль эртнээс илрээд эхэлсэн байсан. 2013 оны 2 сард Жи Шинпэн санаандгүй одоо эхнэрийнхээ гар утсан дээр нь QQ мессежийг нь олоод харсан. За тэр мессежин дээр хин нэгэн хүн Чико Шинийг эхнэр минь гэд бичсэн байсан. За тэгээ тэрнээс болоод нөгөөх чинь ууралж ойрлж хэрүүл урал хийж агаад гараа явсан. За тэр чинь бол Жи Шинпэн согтуу гэртээ харж ирээд эхнэрээ орноос нь хүчээр чирж босгож галзуурсан юм шиг байцааж ойрлж одоо өөрөөс нь урваж араар нь тавилаа гэж буруутгаж эхэлсэн. За Чико Шин бол бүх зүйлийг тайлбарлахыг оролцсон ч гэсэн тэр нүүрлүү нь хүчтэй зохиод авсан. За ингээд цохилтын улмаас бол хамар нь одоо мултраад нөхрөө хэдий ааш мутайг мэддэг байсан ч гэсэн тийм аимшигтай хүч хэрэглэнэ гэж юусоо төсөөлж байгаагүй. Тэгээ
маргааш нь бол нүүр нь хөхөрч хавцсан Чикошин шууд л салъя гэж хэлсэн. За тэгсэн чинь нөгөөгчөн маргааш архин гарцсан огт өөр хүн болцсон юм шиг аашилж өвдөг сөгдөж гуйж өөрийгөө олон удаа алгадаж уучлал гуйж хэлсэн. За тэгээд нулимс туслуулж чамайг алдахгүй гэж яагаад тэгээд хяналтаа алдчихжээ. Ахиж хизээч ийм зүйл болохгүй чамдаа амлая гэж хэлсэн маа. Юу ч хэлж ийсэн уучлахгүй гэж бодож исэн ч эцэстээ тэгээд өгөнд нь уяраад гуйсанд нь итгээд уучлсан. Буруу зүйл хийснээ цайруулах гэж байгаа аятаа одоо үнэтэй бэлэг, брендийн цүнх, үнэт идэл хүртэл авч өгч баахан эрхлүүлсэн. За гэхдээ харамсалтай нь бол Чикошин гэх эмэгтэй энэ бүх болж өнгөрч байгаа зүйл нь цуврал хүчирхийллийн зөвхөн эхлэл байсан гэдгийг ерөөсөө ойлгоогүй. За тэр цагаас хойш бол иймэрхүү төрлийн маргаан байн гардаг болсон. Чикошинийг өөртөө нь одоо суух үед онгон байгаагүй, хуучин найз залуутайгаа одоо болтол нууцаар холбоотой байгаа гэж хардаж зоддог болсон. За сүүлдээ бүр тэгж хийх хоосон хардах тусманд үнэнч гэдгээ нотлохыг хичээдэг болсон байсан. За нэг удаа бүр хэрвээ чи үнэхээр буруугүй юм бол өөрийгөө гимтээг итгэх гэхээр нь цөхрөнгөө барсан Чикошин бол бугууга 2 удаа зүсэж гүн сорвтой үлдчихсэн юм байна. За энэ хоёр хүний харилцаа бүр үнэхээр одоо тийм хүнд токсик хэлбэрийн сэтгэл санааны хувьд бол хамгийн доод түвшиндээ очсон харилцаа болж хувирсан. Чикошины эцэг гэх нь охиныхоо одоо нөгөө бугууныхын шархыг нь олж хараад нөхөр нь охинд нь хүчирхийлэл үлддэг гэдгийг шууд мэдэж сэжиглэж эхэлсэн. За охин нь угаасаа багасаа л баш тийм сэргэлэн цаваа өөдрөг зантай нэгэн байсан болохоор хизээч одоо ингэж өөрийгөө гимтээх ч юм уу одоо тийм төрлийн тэнэг үйлдэл хийхээр хүн биш гэдгийг нь бол мэдчихсэн. За тэгээ маш их санаан зовж нөхрөөсөө салахыг ятгсан байгаа. За Чикошин бас л бүх зүйл сайхан болно гэж бол итгэсэн. Түүнийг жирэмсэн болсны дараа нөхөр нь чухам л одоо хайр халамжаа харуулж нэг хэсэг овоо дээрдэж эхэлсэн. За хуран болсноос хойш нэгэн сарын дараа гэхэд тэр хоёрын дунд бас нэг том асуудал гарсан. Тэр нь яасан гэсэн чинь Жи Шинпэн нэг удаа найзуудтайгаа уугаа сууж исэн чинь нэг найз нь юм ярьж сууж агаад 6 сарын өмнө танай эхнэр чинь нэг залуутай буудалд орж ирснийг нь би харсан гэд ярьсан. За тэгээ нөгөөгч архины халуунда бас л ууралж үнэн худлыг нь мэдхийн тулд хувийн мөрдөгч хөлслөөд тэгээ шалгуулад үтсэн чинь 2012 оны 3 сарын 28-нд Чикошин үнэхээр нэг Нанжинт байдаг үнэтэй буудал руу өөр нэг эрэгтэйтэй хамт бүртгүүлээд орсон байсан. За тэгээ эхнэртэйгээ хамт жирэмсний үзлэгт орж явах үеэр эмчин Чикошиныг бол 3 сарын сүүлчээр жирэмсэлсэн байх магадaltaй гэж хэлж ийснийг нь бол эргээд сансан байна. Тэгээ тэр нэг буудалд орсон эрэгтэй явдалтай цаг хугацаанд таарч байгаа юм шиг санагдаад тэр хүүхэд өөрийнх нь хүүхэд биш гэдэгт итгэж эхэлсэн. За ингээд энэ талаар гэхдээ эхнэртэйгээ шууд нүүр тулж ярилцаагүй ч гэсэн гэртээ харж очоод юу ч ярилцахгүйгээр зодсон байгаа. Тухайн үед бол Чикошин 5 сартай жирэмсэн байсан. За тэгээд яргалж зодсныхоо дараа юунаас болсныг тайлбарлаж ярьж эхэлсэн. За зочд буудлын руу хамт орсон хүн нь бол яг үнэндээ Чикошины хамгийн сайн найз нь байсан юм байна. За тэр залуу бол буудалд орохын тулд Чикошины одоо хуучин үнэмлэхийг нь ашиглах гад тэгээд хамт орсон байсан. Тэр бол урд нь үнэмлэхийн алга болгочлоо гэж бодоод тэгээд дахиад шинээр захиалаад авсан чинь хуучин үнэмлэх нь дараа нь өөрт нь байсан байж таарад тэгээд хоёр үнэмлэх бол биетэн байсан. За тухайн 3 сарын 28-ны өдөр Чикошин яг үнэндээ ээж аавында байсан болж таарсан. Тухайн сайн найз нь бол сүүлд нь Жи Шинпэнтэй уулзаад бит хоёрын дунд харилцаа огт байхгүй. Чикошин энэ явдалд ямар ч буруугүй гэж тайлбарлаж хэлсэн. За тэгж ярьж бүр тайлбарлаад ч нөгөөгчөн итгэхгүй өөрийг нь хуурч араар нь тавьж ийн гэдэгт бат итгэсэн маа. Тэгээ өөрхий эхнэр нь өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэе гэж хэлсэн. За гэхдээ хоёр талын гэр бүлүүд нь жирэмсэн байх үед эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх нь ураг золбох болон эрүүл мэндэд нь ч гэсэн аюултай байж болзошгүй гэж үзээд ийм эрсдэлтэй алхам хийхийг нь бол шууд эсэргүүцсэн. Харин Чикошин цөхрөнгөө барсан байсан болохоор яаж ийгээд тэр шинжилгээг нь хийлгийгээд эмнэлэг рүү бол явсан чинь нөхөр нь арай очоогүй сургаггүй болсон. За тэгээ сүүлдээ бол ДНХ шинжилгээч хийлгэж чадаагүй гэрлүүгээ одоо гар хоосон бутсан байгаа. За тэгээ тэр цагаас хойш бол Жи Шинпэн гэр бүлээсээ, гэр орноосоо бүр мөсөн хүндэрсэн. Шүнжин гадуур тэнэж гэртээ өрөөсөө хартаггүй. Эхнэр нь бол жирэмсэн байсан болохоор гидсэнд байгаа хүүхдээ бодоод бүх зүйлийг дуугаа төвчий гэж шийдсэн. Тэсгийн аргагүй болсон үедээ тэр бол өдрийн тэмдэглэл хөтэлдэг болж эхэлсэн. За тэр битсэн зүйлээс нь харах юм бол жирэмсэн байх хугацаанд асар их сэтгэлийн дарамттай амьдарч ирснийг нь ойлгож болохоор байдаг. За ингээд өдөр хоног өнгөрсөөр 2013 оны 1 сард Чикошин төрөөд охинтой болсон. Хорвоод мэндэлсэн бяцхан охин бол гэр бүлдээ багч гисэн дулаан уур амьсгал авчирч чадсан.
За тэдний харилцаа төр хугацаанд бага зэрэг сайжраад Жи Синпин одоо аав болсон болохоор өөрчлөгдөнө гэж амхандаа найдаж исэн. За гэхдээ харамсалтай нь тэр дулаахан уур амьсгал удаан үргэлжлээгүй. Охиноо 1 сар хүрснийх нь баярыг тэмдэглэсний дараахан Чи Кэшин гэрээсээ нэг эмнэлгийн шинжилгээний бичиг олсон ба. За тэрэн дээр нь болохоор нөхөр нь бэлгийн замын халдвар төвчтэй болцсон. Тэр нь өөрт нь халдварлах болон цаашлаад хөхөөр хооллож байгаа хүүхэд нь халдварлах эрсдэлтэй байж магадгүй гэж бодоод хамгийн анхны удаа за энэ хүнээс л үнэхээр салахгүй болохгүй юм байна гэж бодож эхэлсэн. Өөрийгөө бодсон ч тэр, охиноо бодсон ч тэр бүх зүйлд цэг тавихгүй бол энэ бүх хар бараан зүйл дуусахгүй юм байна гэж ойлгосон. За нөхөр бол гадуур хөөхөн шуухантай орооцолдоод бэлгийн замын халдвар төвчин чирээд ирсэн гэж хэлж болно. За ингээд энэ тухайга Чи Кэшин бол эцэг ихтэй нуулгүй ярьсан. За тэр хоёр нь ч бараг салтыг нь бол уухантаас дэмжиж яах ийх талаараа ярилцсны эцэст хоёр байрныхаа одоо нэгийг нь зараад охиндоо гоо сайхны салон нээж өгье гэж ярилцаж эхэлсэн. За ингэснээр бол тэр өөрийн гэсэн орлоготой болоод охиноо ч гэсэн асуудалгүй өсгөж хүмүүжүүлэх одоо боломжтой болно гэж бодож исэн. За тэгээ салах талаараа Жи Синпинд хэлсэн. За тэгсэн чинь хадмууд нь Чи Кэшин дээр хурч ирээд хүүгийнхаа өмнөөс уучлал гуйсан. Гэхдээ Чи Кэшин тэдэнд хандаад ийм харилцаатай гэр бүлд охиноо өсгмөөргүй байна гэж үнэнгээ хэлсэн байна. За тэгсэн чинь хадмууд нь болохоор ядаж охиныхоо одоо 100 дахь хоногийн баяр болох хүртэл салахгүй байгаа ч гэж бол гуйсан. За тэгээ яг хуу тэдний хүсэлтээр хэсэг хугацаанд бол хойшлуулахар болсон юм байна. За гэхдээ хамгийн харамсалтай нь бол охин нь 100 хоногийн баяраа тэмдэглэснээс ердөө 1-7 хоногийн дараа тэрхүү аимшигтай зүйл тохиолдсон билээ. 2013 оны 4 сарын 24-ний шөнө Жи Синпин бас л урдны адил баар руу уухаар явсан. За тэгээ хамт уугаа сууж исэн нилээн одоо таагүй харилцаатай байдаг хүн нь архины халуундаа солиороод танаа охин чи яг чиний төрсөн хүүхэд гэдэгт чи итгэлтэй байна уу? Надад лав чамтай адилхан харагдаагүй гэж хэлсэн. За тэгсэн чи хажуунаас нь бас нэг тэгэлсэн юм орж ирээд эхнэр чинь араар чинь тавьчих магадгүй шүү болгоомжтой байгаараа гэд тэд нар болохоор хоорондоо тийм инээдэм нариган болгож яриад өнгөрсөн байгаа. За тэгээ Жи Синпиний хувьд бол энэ бүх яриа өөрийг нь бүр тултлан доромжилсан юм шиг санагдаад бүгд рүү нь хараал урсгаж баарнаас амар ууртаа бол гараа явсан. За шөнийн 3 цаг 15 минутанд гэр доторх камерт бичигдснээр бол тэр согтуу тэгээд унтлахын өрөөний хаалгыг өшөглөж орилж байгаа тийм дүрс бол бичигдсэн байсан. За тэгээ орсон даруйда хүүхдийн эцэг нь хин юм бэ гэж галзуу хүн шиг орилж хашгирч исэн. Гартаа бол хутга барьсан байсан болохоор Чи Кэшин айсандаа баахан зүйл ярьж амхандаа одоо тайлбарлаж аргадахыг хичээсэн боловч юу юугүй хутгатай түнлөө дайрч эхэлсэн. За шүүх шинжилгээний дүгнэлтээр бол 22 настай Чи Кэшин 61 удаа хутгалуулж зүрхийг нь нэвт сүлбсэн байсны улмаас амьсгал хураасан гэсэн дүгнэлт бол гарсан. За энэ хэрэг гарах үеэр бол Жи Синпиний эцэг их байрны дээд давхарт Чи Кэшиний орилох дууг сонсоод яарад бууж ирсэн ч гэсэн аллагыг бол харамсалтай зогсоож арга хэмжээ ерөөсөө авч чадаагүй. Шүүх хурлын үеэр Жи Синпиний ээж нь нулимс туслуулж миний хүү яг л ад зэтгэрт эзэмдүүлсэн юм шиг болцсон байсан. Тухайн үед тэр хүн миний мэддэг хүн байгаагүй гэж ярьсан байсан. 2013 оны 11 сарын 4-нд Нанжин хотын дунд шатны ардын шүүх албан ёсоор хэргийг шүүж хэлэлцсэн. Гэрийнхэн нь Чи Кэшиний зургийг барай зогссон. За тэгээ бас ард нь Жи Синпин эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн түүнд амьдрах эрх байх ёсгүй гэсэн бичиг бүхий одоо самбар бас барьсан байсан. За үүнээс гадна бол олон нийтийн зүгээс ч алуурчныг эсэргүүцэл бол маш хүчтэй байсан. Шүүх хурлын үеэр Жи Синпин ял шийтгэлээс зайлсхийхийн тулд янз бүрийн оролдлого хийж урд нь өгсөн мэдүүлгээсээ татгалзаж маргаан болж эхлэх үеэр эхлээд Чи Кэшин хутга барьж дайрсан. Тэгээд би өөрийгөө зөвхөн хамгаалах гэж оролдоод тийм зүйл болсон гэж ичгүй болол ярьжсэн. За тэгснэ сэтгцийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлээд өөрийгөө эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй нэгэн гэж тайлбарлахыг хичээж исэн. За тэгээд Нанжин хотын нэр хүндтэй эмнэлгийн сэтгцийн тасаг Жи Синпинийг ямар ч сэтгцийн өвчнгөө хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвартай нэгэн гэсэн дүгнэлт гаргасан байна. За тэг чи хамгийн сүүлийн башир арга болгож өөрөө энэ хэрэг дээр баг сайн дураараа бууж өгсөн гэсэн зүйлийг ярьсан боловч тэр бол өөрөө цагдаа дуудаагүй аав нь дуудлага өгсөн гэсэн нотлох баримт бол бэлэн байжсэн. За тэрнээс гадна бол аав нь цагдаа руу залгаад ярьж авах үеэр хүртэл тэр бол эхнэрийгээ хутгалсаар байсан. За тиймээс тухайн үйл явдлыг сайн дураараа бууж өгсөн гэж тооцох бол ямар ч үндэслэлгүй гэж үзсэн. 2014 оны 4 сарын 18-нд Нанжин хотын дунд шатны ардын шүүх анхан шатны шийдвэрээ гаргаж Жи Синпинд 2 жилийн хоригдох хугацаа өгсөний дараа цаазаар авна гэсэн шийдвэр гарсан байна. Шийдвэрийг танилцуулж алах дуугарсны дараа бол шүүхийн танхимд шуугилдаж за Чи Кэшиний ээж нь алуурчин руу дайрч охиныг минь буцааж өг гэж хашгирч исэн.
Шүүхийн 23 хуудасаас бүрдсэн шийдвэрт энэ хэргийг гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэж тодорхойлж тэмдэглээд үүнээс үүдэлтэйгээр бол цаазаар авах ялыг 2 жил хойшлуулах шийдвэр гаргасан гэж тайлбарласан байсан. Ерөнхий шүүгчийн ярьснаар бол бид гэмт хэрэгтэн бүрт дахин хүмүүжих, шинэ амьдрал эхлүүлэх боломж олохыг зорддог. Энэ нь мөн бүгд найрамдах Хятад ард улсын эрүүгийн хуулийн хүмүүнлэг үзлийг илэрхийлдэг. Гэхдээ энэ ховор боломжийг Жи Синпин гэх залуу өөрөө бүрэн устгасан гэж ярьсан. Тэгээ нөгөөх чинь шоронд хоригдчих үеэрээ 2015 оны 3 сард хамт нэг камерт байдаг хоригдол эрэхтэй зурагтынхаа дуг жоохон чангалсан чинь уурлаад нүүрлүүнд буцалсан сүү цатсан. Тэгээ нөгөөх нь болохоор нүүр хүзүүнд нь 2 дугаар зэргийн түлэгдэлт үүсээд насан туршдаа арилгааргүй сорвтой болсон юм байна. Жи Синпинийг энэ хэрэгээс нь болж 15 хоног ганцаарчлан 20 хүрээнд байлгаж шийдэхээр болсон юм байна. Гэхдээ энэ хэрэг түүний сүүлчийнх нь бол байгаагүй. 2016 он гараад ердөө 18 хоногийн дараа гэхэд тэр бол 3 удаа зодон үсгээд 4 сарын 5-нд нь нэг хоригдлыг маш хүнд шархтуулж толгойг нь хаагалж тархины гэмтэл үүсгэсэн. Дараа нь бол 4 сарын 18-нд нэг хоригдлыг өөрлөө нь удаан харсан гэж уурлаад буцалсан ус цээж хөвлийн хэсэг рүү цацаж их хэмжээний түлэгдэлт үүсгэсэн. 3 дахь нь болохоор 4 сарын 23-нд болсон хурц болгож эрэлсэн шүдний сойцны ишээр бас л нэг хоригдлын гарыг нь 10 см гүн зүсч шүрмсийг нь ил гаргасан. Тэгээд тэрийгээ сүүлд тайлбарлахдаа тэд нар өөрсдөө намайг эхлээд өдсөн гэсэн зүйлийг ярьсан байсан. Ингээд ийм нэг засардаггүй заван хүний үйлцэн хэргийг сонссон шүүх прокурор бол маш их уурлаж шүүх хурлын үеэр энэ хүн бол зүгээр л нэг хүчирхийллийн машин, хүн чанар гэх зүйл энэ хүнд өчүүхэн жалга, түүний үйлдэл иргэншсэн нийгмийн хүлээн зөвшөөрөгдөх хязгаарыг бүрэн давсан гэж ил тод шүүмжилсэн. 2017 оны 9 сард Нанжин хотын прокурорын газар албан ёсоор мэдээлэл гаргаж Жи Синпин 2 жил хоригдох хугацаанд удаа дараа санаатайгаар ноцтой гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн хүнийг гэмтээж шоронгийн дэг журмыг ноцтой зөрчсөн учраас 2 жил хойшлуулсан байсан цаазын ялыг нэн дараа гүйцэтгэх нь зүйтэй гэж заасан байсан. Гэхдээ цаазын ялыг нь тийм ч хурдан гүйцэтгэхгүй байжгаад 2020 оны 11 сарын 24-нд буюу 14 онд шүүхийн шийдвэр гарч ирснаас нь бүр 6 жилийн дараа түүнийг цаазаар авсан юм байна. Ингээд ийм нэг зохиогоод бичсэн кино юм шиг аимшигын хэрэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг хизээч үйл томсорлож болохгүй. Хэрэлдээд ганц хоёр зохиод авдаг, зоддог, хараал урсгаж муу мухагаар доромжилдог зүйл явандаа засарч сайжирна гэж бараг л байдаггүй. Үүнээс гадна энэ хэрэг дээр бол хүүхдийн хүмүүжил, тэгээд удам судрыг нь харж иж суу гэж ярьдаг үг ортой үнэн байдаг гэдгийг бол маш сайн харуулсан юм шиг санагдсан. Хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр зорилготой хүмүүс анханасаа суух хэрэггүй гэж ятгахсаар байсан ч гэсэн тэр үеийн хит их сэтгэл хөдлөлтөө автаад гэхдээ ингээд сүулт нь буруу сонголт хийсэн гэдгийг ойлгоод салахаар болсон ч гэсэн харамсалтай нь ингээд нөхрийнхөө гарт амиа алдаад бүх зүйл дууссан. Жи Синпин гэх залуу бол жинхэнэ утгаараа бүтээгдсэн аратан гэж бол дүгнэж болохоор байна. Ер нь бол гэр бүл болж хамтын амьдрал зохиоход дан ганц хайр дурлал гэдэг зүйл хангалтгүй. Асуудал үүсэх юм бол шийдвэрлэх сэтгэл зүйн чадвар хоёуланд нь байна уу гэдгийг мэдчих нь бас чухал юм шиг санагддаг. Ингээд эцэст нь гэж хэлэхэд ямар ч цаг үед гэр бүлийн хүчирхийллийг битгий төвчээрээ төвчээд явснаар бол сүүлдээ сэтгэл зүгээрээ маш их ядарч туйлддаг. Хин нэгнээс хэрвээ тийм зүйл мэдэрчээсэн бол ахиж битгий боломж олгоорой. Бас хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртөж байгаа хүн байх юм бол эртхэн тэр бүхнийг орхиж явах, салах зоригтой байгаарай гэж зөвлөе. Шаардлагатай гэж үзэх юм бол дуу хоолойгоо өргөөрэй. Хин нэгэн ойр дотныхондоо тэр талаараа заавал хэлж яриарай. Бас ойр дотны чинь хүн тийм байж магадгүй гэж бодож явах юм бол цаг гаргаад нэг асуугаад үзээрэй. Бид бол бүгдээрээ сэтгэл зүгээрээ амар амгалан ад жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгэх ч юу нь бол эрхтэй. Тиймээс биеиндээ хайртай байгаарай гэж хүсээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Бүгдээрээ энэ түүхийг дуустал нь сонссон бол улаан өнгийн зүрх комент хэсэгт үлдээгээрэй. Хэдүүлээ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой түүхээр эргээд уулзъя.